Сайн байцгаана уу эрхэм хүндэт хэвцэг их харгалзан дэмжигч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Энэхүү мэдээлэлээр багш нь 2-3 настай хүүхэд хэл ярианы ямар чадвар эзэмсэн байх ёстой вэ? Хэрхэн дэмжлэг үзүүлэх талаар танилцуулж байна. За хэл ярианы сургалт үйл ажиллагаа хүүхдэд яагаад хэрэгтэй вэ? Өөрийгөө санаа бодлоо үг яриагаар илэрхийлнэ. Хэл яриаг эзэмшнэ гэдэг нь бага насны хөгжлийн онцлог үр дүн бүхий үзүүлэлтүүдийн нэг юм. Хүүхэд хэрэгтэй байгаа зүйлээ хэлэх, өөр тохиолдсон үйл явдлыг хийж ойлгуулах, мэдрэмжээ хуваалцах гэх мэт анхдагч хэрэгцээгээ хангах шаардлага үүсдэг. Багш болон асран хамгаалагч та бүхэн хамтран хүүхдийг дэмжснээр хэл ярианы хоцрогдол ба дутуу хөгжлөөс хүүхдийг хамгаалж чаддаг юм. Ямар үр дүнд хүрэх вэ? Номын зургийг анхааралтай харна. Зурагт хэн юу байна, хийж байгаа үйлийг зааж нэрлэнэ. Номыг сонирхон үзэж энэ юу вэ гэж асууна. Шинээр мэдэж авсан үгээ давтан хэлнэ. Үлгэрийг сонирхон сонсно. Бүтэн өгүүлбэрээр ярьж эхэлнэ. Өөрийн санаа бодлоо чөлөөтэй илэрхийлж сурдаг бахнэ. 2 болон 3 настай хүүхэд хэл ярианы ямар чадвар эзэмсэн байх ёстой вэ? Юмсын нэрсийг асууна. 2-3 үг холбож хэлнэ. Богино өгүүлбэрээр ярина. Тийм үгүй гэж толгоогоо зэгсрэнэ. Нэрлсэн зүйлсийг зааж чадна. Сонсон зүйлээ ойлгож энгийн заавар биелүүлж чадна. Байгалийн үзэгдэл нэрлэж чадна. Тас орж ивэл тас орж ийн, бороо орвол бороо орж ийн, гадаа хүйтэн байна, дулаахан байна гэх мэтээр ярьж эхэлдэг бахнэ. За багшийн хэл ярианы сургалтын үйл ажиллагаанаас гадна асран хамгаалагч та бүхэн гэртээ ямар үлээр хүүхдийг дэмжих ёстой вэ? За үлгээр уншиж өгөх, дүрд хувиран хамтдаа тоглох, насанд хүрэгчид шиг зөв бүтэцтэй өгүүлбэрээр ярилцах, хүүхдийн сонирхон асууж байгаа өдөө дэмжиж хамтдаа уншина. Жишээ нь энэ чинь чухал асуулт байх шүү. Чи юу гэж бодож байна? Юу тохиолдох бол гэх мэтээр ярилцсан. Үгийг нь таслахгүй төвчээртэй сонсох. Хүүхдээр илүү их яриулах хэрэгтэй байна.